1920 оны намар Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын нутаг Бүрэн хаан уулын өвөрт орших амар эсгэлэнт хийдэд шар шашны ном үзэж зул өргөхөөр алс нутгаас 2 залуу лам хүү иржээ. Том нь лагав арай туйхан зөөлөн зантай багыг нь дорж гэх. Хийд даяар нам гүм хүүтэн жинсэн салхи уулнаас үлээх бөгөөд тухайн үеийн цаг төрж ороо босгой хүмүүсийн сэтгэл төгшүүртэй байсан үе. Амар эсгэлэнт хийдийн яг ард дүнхийх хойд уулыг нутгийнхан хүүр залах уулч гэж нууцхан нэрлдэг хөл хордог газар байв. Дээр үеэс нааш тэр ууланд халуун цус амьд хүн битгий хэл малч зүгэлдгүй шүн болохоор уулын оройгоос хэнгэрэг дэлдэг шиг нүргэн эсвэл хүүхэд уулах шиг нарийн дуу гардаг гэсэн яриа лам шав нарын дунд байлаа. Хөгшин ламнар тэдэнд хайдуунруу харабу бижээ шүмүү дээрж буй зохоо гэж хатуу анхааруулжээ. Ярьсан ихний шөнө лавг дорж 2 хийдийн баруун талын жижиг шавар байшинд унтахаар хэвтэв. Шүн дунд өнгөрч байхад дорж гинт дааран сэрлээ. Байшингийн жижиг цонхоор хойд уул руу хартал уулын бэлд олон зуун жижиг зул бадамлан асч байгаа мэт бүдэг шар гэрлүүд нэг дор бөөгнөр нь дээш хөөрч байх нь тэр. Сагва хараач хойд уусан зузургаж байна гэж дорж шивгнэв. Лагуу нойрмогнүүдийн цонхоор хараад хамаг биенийх нь ус харзайх шиг болов. Тэр гэрлүүд зул биш харин газраас цухсан олон зуун цагаан гар шиг харагдаж бүгд хийдийн зүг дохин тэднийг дуудаж байх шиг санагджээ. Лагов доржинуудыг гараараа таглаж цанх руу битгий хар тарин унш хэмээн шавдуулав. Тэр шөндөө тэд арай гэж үүр цайлглаа. Маргааш нь доржин би халуур нүдэн гөлөрчихсөн яг л уул руу явахыг хүсээд байгаа мэт хийдийн хойд хаалга руу ширцээр суув. Ах ламнар түнд гүрэн уншиж өгсөн ч тусыг исолжээ. Шүн дунд лагв доржийн цамцны ханцуу хөдлөхөд сэрлээ. Дорж орноосоо босоод нүдэн анаастай чигээрээ үүдрүү алхаж байв. Лагв түүнийг зогсоох гэж араас нь зуурхад доржин би үгтэл шиг хүүтэн бас юр бүсийн хүчтэй болчихсон байлаа. Тэр лагвыг ганцхан түлхээд хаалгаар гарan харанхууруу уусах шиг болов. Лагв хайсанд хашгиран дэнлүүгээ аваад араас нь гүйлээ. Сарны гэрэлд дорж яг л агаар төвжүү мэт хурдан алхасаар амар эсгэлэнт хийдийн хойд хэрмийг давж өнөөх хараалт уул руу өгсөж байв. Лагв уулын бэлд ирэхэд орчин тойрон өхмөл нам гүн болж дэнлүүнийх нь гал хөхөрч эхлэв. Моддын дундаас өмхийрсэн махны үнэр бас төвдөр маш хурдан унших зүглийн тарин шиг шивнээ сонсогдно. Уулын нэгэн хавцал дотор дорж өвдөг сөхрөн сууж байлаа. Түүнийг тойроод 1920 оны ороо бусгай цагт хэлмэгдэж уулан таягдсан өгтлүүд толгойгүй арга яснууд уранхай тэрлэгтэй сүнснүүд гар гараасаа хөдлөлдсөн эргэлдэж байхыг лагв харжээ. Тэдний дунд нэгэн урт сахалтай нүднийх нь оронд тас харанхуй нүх эргэлдсэн хөгшин ламын сүнс доржийн толгой дээр гараа тавиад амыг нь ангаалган улаан голыг нь сорж байв. Лагв аврал ирэхдээ халаасанс натгаж явсан эрхээ гаргаж ирээд уммааны бэтнийхм хэмээн хашгирсан боловч дуу хоолой дээр нь тэглээд гарсангүй. Энэ үед өнөө хөгшин ламын сүнс лагв руу удаанаар эргэж харан ув улаанаар хилээ гаргаж дараагийнхан гэж хэвлэлээ. Маргааш өглөө энэ хийдийн ламнар хойд уулын билээс 2 хүүг олжээ. Дорж хүү ямарч шарах сорвгүй боловч хамаг цуснд биеийнх нь гүнд сарцчихсан нүд нь айсандаа бүлтрэх шаханд цээж нь хөсчихсэн байв. Лагв хүү амьд үлдсэн ч ухаан санаа нь бүр мөсөн балартж хэлгүй захтан зогссон байлаа. Тэр насан эцэстлээ зөвхөн амар эсгэлэнт хийдийн хойд уул руу зааж шүн бүр айсандаа хүнжил доогоороо орж чичирдэг болсон гэдэг. Түүнээс хойш тэр уулын зүг хинч хизээч алхаж зүрхлээгүй юм. Үргэлжлэл бий.